Монгол Улсын засгийн газар 2009 онд Rio Tinto компанитай гэрээ байгуулахдаа зээлийн гэрээ байгуулаагүй. Бид нар нэгдээс хувь нөлөөлөгчийн гэрээ байгуулсан, хоёрдугаар хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Тэгвэл өнөөдөр явцдаа хувь нөлөөлөгчийн гэрээ маань зээлийн гэрээ болж хувирсан. Зээлээс зээл хүнээс хүү авдаг. Монгол Улсын санхүүгийн бизнес эрхэлдэг шинж маягтай болж эхэлсэн. Тийм учраас монголчуудын авж байгаа ногдлоо шиг жилээс жилд хойшиж эхэлсэн. 2009 онд хамгийн анхны тээзүүн дээр $4,000 тусгаж оюутлаг компаниас 2019 онд ногдлоо шиг тарааж буюу ашиг олж эхэлнэ гэсэн энэхүү төсөл маань өнөөдөр жилийн өмнө $14,000 авсан анхны төслөөс 4 дахин өссөн байгаа үед 2039 он болж хойшлсон. За үүнээс хойш оюутлагатай холбоотой бүх гэрээ хэлцээрүүд, бүх явж байгаа гэрээ хэлцээрүүд хэзээж хамтарсан мэдээлэл гаргаж байгаагүй. 2009 онд хамгийн анх гэрээ байгуулаад $100 сая гэж гэрээ өгж явахдаа $100 сая өгж явахдаа хамтарсан мэдээлэл хийснээс хойш засгийн газар оюутлагаар хамтарсан мэдээлэл хийгээгүй. Хэрвээ сайн манай гишүүдийн хэлж байгаа шиг нэгдсэн ойлголт нэг байсан бол тусдаа мэдээлэл гаргахгүйгээр нэг мэдээлэл хийх байсан. Яагаад засгийн газрын ярьж байгаа тоо яагаад оюутлаг компани вебсайт дээр тавьсан мэдээлэл зөрөөд байгаа юм бэ гэдэг нь логикийн асуудал тийм биз? Монголчууд хамгийн гол энэ төслөөс хэзээ өөр ашигаа өртөж эхлэх юм бэ гэдэг он хамгийн чухал. 2019 он гэж анх яригдсан, 2027 он болсныг өөрчлөгдсөн, 2039 он өөрчлөгдсөн. Хэзээч энэ тоон оюутлагатай байгуулсан энэ он оюутлагатай байгуулсан оюутлагын хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой юм яг болсон бодит тоо болон бодит он дээр байж байгаагүй. Хэдий та бүхээрээ тараа. 2009 оноос хойш бүх гэрээ хэлцээр дараа нь алдар Дубайн гэрээ тийм 2013 он. Тэнд яригдсан тоонууд өнөөдөр хэлсэн он болон хэрэгцсэн тоон бэлэн байна. Үр дүнд хүрсэн үү? Бидний үр дүн ярих ёстой болчиход байна шүү дээ. Энд өсөж одоо 17 дахь жилд үйл ажиллагаа явуулж байна. Тэгэхээр бид нэр энэ өнөөс ярихдаа хоёрдугаар талын ашиг малтмлын тухай үйл нэмэлт өөрчлөлт оруулах хууль бол өөрөө цэвэр онцлог зөвлөсөн. Өнгөрсөн 7 оны 5 дахь өдөр улсын хурлын гишүүдэд тараасан хэлцэх асуудлын материал ашигт малтмлын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн ийм тогтоол ийм хууль байгаагүй, хэлцэх асуудал байгаагүй гэсэн. Харин эсвэгээрээ уул уурхайн зарим ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулах гэж ийм төсөл байсан. Оюутлагын төслийн өрөөнд Rio Tinto компанитай Монгол Улсын засгийн газар гэрээ байгуулангууд одоо өөрсдөө хийж байгаа мэдээлэлээ хийн гутлаа хэлцээр амжилттай болон гутлаа нөгөө хуулийн төслөө татаад зөрөөд амнаатыг оруулаад ирсэн. Тэгэхээр энэ дэр ямар нэг ашиг би бол тэгж чадчихаг. Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа томоохон хэмжээний төсөл хөлбөрүүдийн нэгдүгээр Монголын хөрөнгө оруулалтыг гадаадын хөрөнгө оруулалтыг ялгах нь бас нэг талаас зохимжгүй. Одоо энэ шинээр оруулж ирж байгаа ашиг малтмлын хуулиар Эрдэнэ төвлөрийн дангаар хашааны гадна үлдчихэж байгаа. Чи ганцаараа 21.6% төлөө ягаад гэвэл чи төрөх хэмжээ. Бусад нь 5% өгч болно гэдэг ийм ялгуулан гадуурлах хийж байгаа. Хууль өөрөө ижил тэгш болох хэрэгтэй. Хууль өөрөө тэгш боломжийг олох хэрэгтэй. Тэгтэл ингээд дотоодын хөрөнгө оруулалттай Монголын компани хашааны гадна үлддэг нэг юм бас асуудал үүсээд байна. Тийм учраас энэ ашиг малтмлын хууль, илүү гэрээ хэлцээр сэтгүүлч та бүхэн маань бас олон талын их сурвалж, олон талын мэдээлэл авч бүх талын мэдээллүүдийг авч үзээрэй гэж хүсэж байна. Жишээ нь оюутлагын хяналтын сонсголт болохоос 14 хоногийн өмнө Penwater гэдэг компани буюу оюутлаг компаниуд жижиг хувьцаа эзэмших компаниуд Нью-Йоркийн шүүгтээр зарах хийгээд $148 сая авахар болсон. Яг бол Rio Tinto компани хувьцаа эзэмшигчтэй мэдээлэлээ буруу өгч, мэдээлэл өгөхгүй, үнэн бот мэдээлэл нуунд дарагдуулж байгаа гэдэг шүүгт өгсөн. Хэрвээ үнэхээр тэр жижиг хувьцаа эзэмшигчтэй шүүгтээр ялаад $148 сая нөхөн төлбөр авахар болсон бол Монголын талын 34% хаана өнө гэдэг асуу заавал яригдана. Ягаад Монголын талын 34% өндөр таг дууга хөлөөмжөрсөн? Ягаад жижиг хувьцаа эзэмшигчд хамтарч гомдол гаргаагүй? Ягаад өөрийнхөө эрх ашигыг хамгаалаагүй гэдэг асуулт бас хөндөгдөнө. Тэгэхээр энэ бол маш том шийдвэр. Энийг та хэд маань бас цаашид байн судалж бүх олон талын мэдээлэлтэй байхыг би хүсэж байна. Ягаад гэвэл илүү эрэг олон нийт илүү бодит үнэн мэдээллийг авахыг хамгийн чухал байгаа юм. Энэ төсөл ирэх шүү. Бүгжийн тулд Монгол орон угшаа 1-2 алхахын тулд баярлалаа.